Сайн бацхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүгдийн маань ажил үйлс амжилтаар дүүрэн байгаа гэдэгт би маш их итгэлтэй байна. Танилтай бол талын чинээ. Танилын хүрээгээ тэлэх нь маш чухал гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Гэрээс гараад алхангуут л бидэнд бусадтай танилцах боломж гарч ирж байдаг. Бид бусадтай танилцдаг ч гэсэн цааш нь үргэлжлүүлэн дотн харьцаа үүсгэх нь маш ховор байдаг. Яагаад? Хүнтэй танилцаж танилын хүрээгээ тэлэхдээ бид 5 том алдаа гаргадаг. Тэгэхээр энэ 5 том алдааны хамгийн сүүлийн 5 дахь алдаа юу вэ гэвэл танилцсан хүмүүстэйгээ буцаж холбогддоггүй. Нэрийн хуудасаа эсвэл утасны дугаараа өгсөн бүх хүмүүстэй буцаж холбогдох маш чухал байдаг. Бид ямар нэгэн сургалт, семинарт суудаг ч юм уу эсвэл энэ тэнд явж байгаад зөндөө хүмүүстэй танилцж нэрийн хуудасаа солилцдог тийм ээ. Гэвч бид буцаж холбогдох нь маш ховор байдаг. Яагаад гэвэл санаа зовдөг ч юм уу эсвэл ивүүрхсдэг ч юм уу ямар нэгэн байдлаар холбогддоггүй. Тэгээд нэг мэдэхэд бид маш их олон нэрийн хуудастай болчихсон түүнийг хаях нэг хэцүү, хадгалах нэг хэцүү болсон байдаг шүү дээ, тийм ээ. Тиймээс бусадтай танилцаад тэдгээр таалагдсан хүмүүстэйгээ дотносхийг хүсэх юм бол буцаж холбогдох нь маш чухал байдаг. Хэрвээ үгүй бол утасны дугаар, нэрийн хуудсыг анханасаа авах хэрэггүй. Бидний гаргадаг 4 дахь том алдаа юу вэ гэвэл өөрийгөө сайн танилцуулж чаддаггүй. Бидний зорилго бол танилцаж байгаа хүнийхээ сонирхлыг татаж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Бидэнд өөрийгөө сайн танилцуулж анхны сэтгэгдэл өгөх ердөө 15 секунд байдаг. Энэ 15 секундэд өөрийгөө хинбэ, юу хийдэг вэ, хийж байгаа зүйлд нь ямар ашиг тустай вэ, мөн түүнийгээ батлах хэрэгтэй. Энэ бүгдийг сонсон нөгөө хүнд хэрвээ та таалагдаж чадах юм бол нөгөө хүн миний оролцоо юу байна гэдгийг шууд бодож эхэлдэг. Бидний гаргадаг 3 дахь том алдаа юу вэ гэвэл танилцах, нөхөрлөх хүмүүсийг зөв сонгоход цаг гаргадаггүй. Яагаад зөв хүмүүсийг сонгоход цаг гаргах хэрэгтэй вэ гэвэл бид нэг газараа байгаад байдаггүй. Гайхамшиг өөрөөсөө хайж байгаа нөхцөл бид өсөж хөгжиж байдаг. Тиймээс хугацаа өнгөрөх бүр бидний хүрээ өсч, бидний найз нөхөд ч гэсэн үүнийг дагаж өөрчлөгдөж байдаг. Зарим нэг нь бидний амьдралаас гарч байхад, зарим нэг нь бидний амьдралд шинээр орж ирж байдаг. Тиймээс цаг гаргаж байгаад эдгээр хүмүүсийг бялгаж салгах хэрэгтэй. Биднийг дэмжих, биднийг өсөж хөгжүүлэх, бидэнд үлгэр дуурайл үзүүлэх, зорилгодоо хүрэхэд туслах, урам өгөх, ментор болж чадах тийм хүмүүсийг сонгож, дотносож хүн харьцаагаа өргөжүүлэх нь чухал байдаг. Бидний гаргадаг 2 дахь том алдаа юу вэ гэвэл бид төлөвлөгөөтэй ажиллаж чаддаггүй. Жишээлх юм бол өнөөдөр би хамаатан садан ойр дотныхоо хайртай хүмүүсээс 2-3 хүнд би имэйлээр захиа бичиж минь тусаа мэдэлцэн, эсвэл утсаар ярьж минь тусаа мэдэлцэн. Шинээр танилцсан хүмүүсээс 2-3 хүнтэй би буцаж холбогдно. Эсвэл өмнө танилцж байсан хүмүүсээс 2-3 хүнтэй дахин холбогдож захиагаар ч юм уу утсаар ч юм уу холбогдно. Эсвэл танилцах хүсэлтэй 5 хүнийг олж хайж ямар нэгэн аргаар холбогдох төлөвлөгөө боловсруулах, мөн түүнийхээ дагуу ажиллах. За ингээд хамгийн том алдаа юу вэ гэвэл бусдыг ашиглахын тулд эсвэл бусдаас авахын тулд бусдтай танилцж эсвэл бусдтай эргэж холбогдох явдал байгаа юм. Үүний оронд бид бусдад өгөхийн тулд танилын хүрээгээ тэлэх нь маш чухал. Өөрөөр хэлбэл бидний амьдралын зорилго бусдаас авах, бусдаар хайрлуулах, бусдаар туслуулах биш, харин бидний амьдралын зорилго бол бусдад өгөх, бусдад туслах, бусдыг хайрлах, бусдад хуваалцах, бусдад үйлчлэх, мөн бусдын үн цэнийг өсгөх, бусад зүйлсийг үн цэнтэй болгоход чиглэх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэн өгөн тэр хүн төрүүлж хождог. Өгснөөр олзын хаадаг дийлддэг. Амжилтаа яваа бүх хүмүүс өөрт юу байна түүнийгээ бусдад өгч, бусдад хуваалцдаг. Тийм ч учраас тэдгээр хүмүүс амжилттай байдаг. Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол лайктаараа цааш найз нөхөдтэй түгээгээрэй. Мөн та яаж танилын хүрээгээ тэлдэг вэ? Түүнийгээ хэрхэн цааш нь хадгалж чаддаг вэ? Энэ тухай танаас сонсох хүсэлтэй байгаа тул сэтгэлдээ үлдээгээрэй. Та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн 7 хоног дахин уулзцгаая.